Сексүүдийн маань. За чиний сексүүдэр хэрэг. За Самбай санаа. За та бүхний гэрблийн шоу Томскил скип байсанаар байна. За крипто ертөнцид болсон сонирхолтой мэдээллүүдийг та бүхэнд хүрэхээр бэлэн боллоо. За эхний мэдээлэл нь бол нийт крипто ертөнцийн топ 1000 одоо крипто төслүүд маань ерөөсөө ямар үйл ажиллагаа хийж байгаа ч юм уу эсвэл шинээр ийм ортлоо гэдэг талаар ерөөсөө үндсэн албан сайтн дээрээ мэдээлэл өгөөгүй байна. За нийт 1000 прожектын 36% нь бол ерөөсөө онгорсноос хойш ямар ч мэдээлэл хийгээгүй юм байна. Тэгээд 50% нь ер нь бол нэг юм уу хоёр нэгдэлтэй талаар бичсэн юм байна. За тэгээд топ 10 coin-аас ер нь хамгийн сайн мэдээлэл өгөөд явж байгаа нь юу вэ гэдэг нь нэгдүгээрт Binance-ийн BNB, хоёрдугаарт Polygon, гуравт Cardano гэдэг төслүүд байна. Энэ юу талбартай энэ тохиромжтой цагийг хүлээгээд байна гэсэн үг юм уу? Тийм баг. Тэгээ нөгөө талаараа бас хийгдэж байгаа ажлууд нь ч юм уу эсвэл тухайн төсөл дээр одоо суурилж байгаа төслүүдийн тоо их баг ихсэх багасах эсвэл өөрсдөө ингэ шинжилгээ хийгдэж байгаа үгүй гэдэг талаа мэдээлэлүүд л ах. Уг нь бол нөгөө комьюнитигаа ингээд илүү амьд байлгаж явуулдаг тийм баг тийм харьцах хэрэгтэй. Тэгээ аль бисны сайтууд нь илүү хүчтэй мэдээлэл өгөх хэрэгтэй тийм. За ийм зүйл болсон байна. За энэний араас саний ихтэй BNB дээр жоохон ашиг сонирхлын зөрчилд орсон уу? Үгүй. За араас нь санхүүжилт хорооны одоо SEC гэж байдаг шүү дээ. Securities Exchange Commission гэдэг үн цаанасны солилцох хорооч хэрэгжүүлэх систем болоо яг мэдэхгүй байна. Аль биесний нийслэл мэдэхгүй бид өөрсдөө хэрэгжүүлж явж байгаа шүү. Буруу байвал тасаад доор комментүүл дээрээ. За тэгээд эднийхээс ингэдэг юм ингэдэм байна. Эрсдлийн үнэлгээний маягт гэдэг зүйлийг одоо hedge fund ч юм уу бас хувийн хөрөнгө оруулалтын сангууд руу явуулдаг. За энэ маягтыг бөглөөд явж байхад ерөөсөө дижитал хөрөнгө гэдгийг ийм хамааруулна гэж тодорхойлоод за тэрний дагуу бөглөө гэдэг юм ерөөсөө байхгүй байгаа юм байна. Анх яг 2022 оны 8 дугаар сард за дижитал асет гэж ийм зүйлийг хэлнэ. Тэгээд энийг ингээд маркетинд тусгаж өгнө гэж яригдчихсэн ч гэсэндээ одоо өнөөдрийн хүртэл 8 сарын дараачаар дижитал асет одоо гэж юу юм бэ? Дижитал хөрөнгө гэдгийг тодорхойлж чадахгүй шүү дээ, тий. Одоо миний мобайл эзэнцээ тоглож байгаа оноо эсвэл одоо Roblox дижитал асет муу юм уу, биш юм уу? Тэгээ сонь тоглох юм аа. Гэх мэтлэн тэгвэл дижитал асет гэдгийг тодорхойлчингууд тэд нар очих юм шиг үгүй юм шиг. Эсвэл яг ингээд тодорхойлчингууд нөгөө нэг XRP дээр явж байгаа ч юм уу үнцаасны маргаан дуусч гадж байгаа юм шиг болоод иж магадгүй тий. Тодорхойлохгүй байжсэн өөрөө айгаа дээр ч юм шиг тий. Өөрсөнд ашигтай ч юм шиг. Нэг юм төслөд үүссэн байна. За энэний араас бас нэг сонирхолтой мэдээ байгаа нь төвлөрсөн биржүүд буюу одоо CEX гэдэг байгаа шүү дээ тий. Сексүүдийн маань За чиний сексүүдэр хэрэг. За сексүүдийн маань одоо ингээд арилжааны волюм онгорсноос хойш ингээд 3 сар дараад өссөн. 4-р сард бууралтай гарсан байна. За тэгээд бүр ингээд FTX-ийг дампуурахын өмнөх төвшний одоо тийм их хэмжээний арилжаа ер нь бол төвлөрсөн биржүүдээр яваад байгаа юм л да. За энэ мэдээллийг сурвалжуулангууд Geico гэдэг блокчейний data provider гэдэг компани байгаа. За тэгээд энийг сонирхоод үзэнгүүт нийт одоо ингээд арилжааны волюмын 71.6 дангаараа Binance дээр явж байгаа юм билээ. Тэгээд 24 цагт ерөөсөө 10 биллион одоо 10 тэрбум долларын арилжаа Binance дээр хийгддэг. За хамгийн ойрын өрсөлдөж болох Coinbase нь ерөөсөө өдөрт 1.1 тэрбум буюу бараг 10 дахин багш хоо арилжаа хийгддэг юм байна. Тэгэхээр миний зүгээс бол ерөөдөө Binance-тай итгэх нь ямар ч асуудал одоо Binance-тэй асуудал юм байдаг гэсэн Binance-тэй л итгэх нь. Тэгэхээр тэр үгээс Binance бараг байхгүй болчихсон, крипто өөрөө байхгүй болчих учраас гэж тэгээд Binance-ийг хэвчлээд явж байгаа. Нэг талаараа жоохон аюултай л юм те. Бүх бараг ингэ дийлийнх нь их мэдлж явах та. Нийт масс нэг газар төвлөрсөн байгаа учраас тэр нэрээр асуудалд орох юм бол энэ чинь өөрөө тэр шигтэй салбараар өнгөрөх гэж шүү дээ. Тэгээд энэ тэр датан дээр сонирхолтой нь яагаад өсч унаад байгаа юм. Тэрийг өөр цаашаа ингээд одоо ханштайгаа таамаглыг үл ямар за ямар ч үсэн нөө 4-р сард BTC өөрөө ингээд унсан. Яг тэрнтэй холбоотойгоор арилжааны волюм буурч гинөө гэж ярьсан. Дээрс нөгөө нэг Binance Bitcoin Ethereum хоёрын нөгөө шимтгэлнийг чөлөөлсөн байснаа буцааж нөгөө нэг нэмж байгаа бас энэ үр дүнд гаргасан байж магадгүй гэдэг зүйл яригдж байгаа. Гэхдээ энэ тэр волюм ингээд зургийг оруулаад өгөөрэй цаа. Тэр волюм ингээд харах юм бол яг нөгөө нэг all time хийжсэн үе тэр амар өндөр өссөн. Одоо бол тэр тэдэг хязгаар айгу буурсан байгаа. Тэнгууд одоо ингээд halving гэдэг зүйл дараад ижил байгаа шүү дээ. Тэрнтэй холбоотойгоор магадгүй ингээд волюм буурж байгаа. Гинт огцон өндөр дүнгээр волюм орж ирэх магадaltaй ч юм болов уу гэж би бас хараад байгаа. Яг хэрвээ та яг technical analysis дээр яг ингээд волюмоор дагнж баталгаа авдаг хүн бол тэр волюмыг хараад нэг шинжилгээ хийх гээд үзээрэй. Өндөр волюм орж ирэх сураг байна уугүй юу гэдгийг. Яг нэг талаараа нөгөө волюм багасч юм шиг хааш өөрөө дахиад буурна гэсэн үг шүү дээ. Нилээн буурсан хямдарсан байгаа зүйл дээр мэдээж хөрөнгө оруулагчнаар ороод ирэх юм бол тэр хямдхан зүйл дээр их мөнгө ороод ирвэл тэр волюм өөрөө нэлээд амар
өсөд буулж байх магадaltaй юм байна. Гэтэ энэ айгу том зурглаар юм яриад байгаа шүү дээ. За тэгээд араас нь болонгууд Coinbase нөгөө нэг бас Америк нэг санхүүжилт хорог амлаж авсан байгаа шүү дээ, тий. Шүүхэд гомдол гаргаад ирэхэд бол за нэг юм 50 төрлийн асуулга бэлтсэн байгаа. Тэрийг petition буюу тэн дээр болонгууд яг ингээд яаж зохицуулах гэдэг юм бэ? Энийг яаж зохицуулах, тэрийг яаж зохицуулах, энэ юу, тэр нь юу гэсэн. Ингээд хариулж чадахгүй юм мэдсэн мөртлөө 50 жигсаал гаргачаад очиж ингээд бахтааван авах гэдэг юм шүү дээ. Тэрийг болонгууд сект өөрт нь нөгөө яг өмнө явж байгаа туссан. Тэрийг болонгууд шүүх төгсөн. Шүүх болонгууд санхүүжилт хорог одоо Америк шүү дээ, тий. За эндээ бол ингээд тийм 10 хоногийн дотор багтааж энэ хүмүүст нь хариуг нь өгөөрэй гэдэг нэг тийм одоо тушаал гэх цааш юм өгсөн байгаа юм лээ. Тэгээд энэ өөр айгу бас сайн мэдээ болоод байгаа. Тийм байна. Хэрвээ нэг санаж байгаа бол бид нэг дугаар дээр ярьжсэн та нэг нөгөө нэг stand with crypto гэдэг нэртэй аваарай гэдэг хэлжсэн. Тэр чинь бол одоо энэ зүйл болоод явж байна. За энэс цаашлаад Аргентины төв банктай холбоотой нэг мэдээ байгаа. Тэр нь Аргентины төв банкаас банкны одоо шаардлагын дагуу тус улсын одоо нөгөө төлбөрийн хэрэгсэл болдог одоо манайх оруулах одоо QPM юм шүү дээ. Вэрс одоо Pokémon гэдэг чинь төлбөрийн аппликейшнуд бол ерөөсөн криптог ингээд ашиглаж болохгүй болж байгаа. Хоригдж байгаа. Тэгээд Аргентин улсын асуудал нь юу вэ гэдгээр ингээд маш өндөр инфляцтай. Тий, одоо айгу удаж шүү дээ. Тэгээд хүмүүс нөгөө нэг мөнгөө хамгаалахын тулд stable coin авчдаг, үгүй бол биткойн авчдаг. За тэгээд ирэхлээр нөгөө нэг бас үндсэн мөнгөний ашиглах хүмүүсийн тоо цөөрөөд ирж байгаа учраас хүчээр ингээд ар хэмжээ авч байгаа шиг байна. Мөнгөний тэмдэгтээ аварж үлдэх гэдэг шүү дээ. Тэгээд өөр бас нэг юм минимар гэдээ болсон ба штэ. Дотор хавагдсан дайнтаагаас тэнгууд минимар болсон иргэд болонгот одоо ингээд өөрийнхөө мөнгийг бас ингээд Binance аккаунт нэгээд coin олгочоод Binance аппликейшнийг устгаад хилээд авангуудаа Binance аппликейшнийг татаад буцаж нэг coinтойгоо болж байгаа юм билэ. Тэгэхгүй бол нэг дотоод хоригдсан байгаа даа гэсэн. Тийм доо энэ бол нэг цэргийн хүчин ингээд тухайн улсаа үдирдэж байгаа. Тэнгууд хувь хүмүүсийн бас нэг хөрөнгө жоохон хянаад байгаа юм шиг байна. Тэнгууд нэг ингэж яг нэг Таиланд руу ч юм уу эсвэл дөрөхийн тулд мөнгөө Binance руу хийгээд ингэж гарч байгаа жишээ. Одоо нөгөө нэг давуу тал нь харагдчихтэй. Нөгөө банкар дамжих юм бол баригдсан тодорхой олцоод байна. Тэгээ яхаа крипто оруулчаад хамаг юм устгачаад зөвхөн өөрөө нууц өгнө тэр юм хийж байгаа бол тийшээ гарч байгаа зөвшөөрсөн улстай нь очиж гараж авах гэдэг шүү дээ. Окей. За дахиад нэг улстай холбоотой мэдээ манайтай аягүй орхон Казахстан улс өнгөрсөн жил нийтдээ ингээд одоо манайч нөгөө нэг та тэднэрийн татвар төлсөн байна гэдэг юу бие баримттай гарч ирдэг шүү дээ. Тэрнтэй адилхан чи нэг 30,000 төгрөг төлсөн байлаа. Тийм 30,000 төгрөг төлсөн. Тэгээ тэрнтэй адилхан нөгөө нэг Казахстан улсад одоо биткойн майнерууд маань нийтдээ 7 сая $7 татварыг төлсөн юм байна. За тэгээд тус улс болонгууд нөгөө нэг биткойн майн хийдэг газруудын цахилгаан цэцүүлтаас нь хамааруулж татвар оногдуулдаг. Тэгээд ингээд нэг пропорционалаар явуулчихлаар ингээд нийтдээ 7 тэрбум биш 7 сая $7 татварыг төлсөн юм байна. Лэжтэй улстай л да. Хэрвээ та зөвөр ингээд юу ажиллагааны компьютер нэг толтол нь ашигладаг, бас тоглодог, тэгсэн мөртлөө өндөр үзүүлэлттэй компьютер ашигладаг бол магадгүй nice hash zcon ч юм уу сайтуудыг одоо ашиглаад бас зүгээр суучаар давхар майнерын ажиллуулад бага хэмжээний мөнгө олох боломжтой юм байл шүү. Тэрийг судалж үзээрэй. За тэгээд энэ 7 хоногт сонирхолтой юмс нөгөө Оросын одоо нууц мэдээ Монгол ахын лайваар гарсан чи мэдсэн үү? Үгүй мэдээгүй шнэ. Гэрлийн хурднаас 20 дахин илүү хүчтэй одоо буужин тэгээд тэр бодлоо мэдээл. Яг одоо биткойнер харин олон улсын гүйлээ хийх юм бол баг гэрлийн хурд шиг л шилжих байх шүү те. Тэр үс авчихгүй. Манай улс төрийнхөө. Манай биткойн Lightning Network гэж гэрлийн хурд гэсэн үг шүү дээ. Гэрлийн хурдаар. За энэ 7 хоногт бас нэг хамгийн сонирхолтой юмуд нь meme coin-ууд байла тий. Pepe гэдэг нөхөр одоо дэше буудаад тэгээд доошо газар ухаж байна одоо. Тий бас маш хүчтэй болсон байгаа. Тэгмэд яг энэ одоо бас Monji coin ч үлээ хараас нь хэд хэдэн coin гарсан байгаа. Meme coin авахын тулд гүйлгийнхээ шимтгэлд 64 Ethereum буюу 120,000 орчим $1 төлсөн тохиолдолд гарсан байлээ. Meme coin авах гэж. Гэхдээ ингээд meme coin ингээд hype яваад ингээд хүмүүс meme coin авах гээд улаараад ирэхэд нь юун сайн бэ гэдгийг яг үнэндээ Ethereum амар сайн юм байлээ. Энэ хэмжээгээр одоо ингээд өндөр gas fee төлөөд Ethereum-ыг золиод ингээд meme coin аваад ангууд тэд цаана нөгөө Ethereum-ийн бас шатаалч яг өндөр хэмжээгээр явагдаж байгаа. Гүйлийн нийтг сайжирж байгаа гэдэг энэ Ethereum-д айгу буулаш юм байлээ meme coin дээр хатсмаа. Тэгэхээр нөгөө талаараа жоохон хүмүүстэй жоохон хаалтаж магадгүй тийм ихэнх хүмүүс мөнгө алдаад ирэх юм бол жоохон STP piece of shit энд нь хог юм байна гэд эхэлж магадгүй нөгөө нэг coin ер нь бол нэг coin гэдэг нэг хамааралд ороод бүгдээрээ жоохон унчих гэдэг талтай л. За тэгээд юу басан Cetus гэдэг нэг coin байгаа. За Aptos болон SEO экосистемдээ суурилсан DEX байгаа. За тэгээд энэ coin маань бас 30 секундээр загдад дуусаа. Тэгээд дээрээс нь бүр ингэж хальцсан явж байгаа. Нэг SEO-гээр 25 Cetus гэдэг coin авах боломжтой. Тэгээд
Хэрвээ та шинэ coin-ууд сонирхож байгаа бол Cetus гэдэг coin-ыг судлаад өнгөршөөд үзээрэй. За өөрөөр бас нэг Bitcoin Ordinals гэдэг байгаа шүү дээ. Bitcoin-ийн NFT гэж бол манай монгол залуучууд бас энэ дээр Punks-ыг гаргацсан бас гайгүй амжилттай явж байгаа sold out хийгдсэн. Тэгээд ер нь бол Bitcoin одоо энэ Ordinals гэдэг NFT-нүүдийг Binance бас list хийгдэхээр яригдчихэж байгаа юм билээ. Тэгээд мэдээнд нэлээд нааштай байна л шүү. Тэгээд коммент хэсэгт манай тэр залуучууд Alpha team-ийн залуучууд манай ингэ өөрсдийнхөө Ordinals-ыг бас оруулах хүсэлтэй байгаа учраас бүгдээ доор барилах судалгааг нь орж бөглөөд зааврын бас доор комментт оруулж та тэрнийхтэйгээ бөглөөд дэмжиж өгөөрэй. За тэгээд дээрс нь танд airdrop ч юм уу одоо та руу ингээд цаг завчин байгаад airdrop хаант их боломж байдаг бол Alpha team-ийн Discord руу бас давхар ороод үзээрэй. Бид нарыг нөгөө нэг бичлэг хийж байгаа тэнцээ угаасаа текст хэлбэрээр заавар нь оролцсон байдаг учраас бас илүү хурдан airdrop-ийн мэдээллүүдийг авах боломжтой байх. За ингээд төгсгөлд нь та хэрвээ ямар нэгэн байдлаар крипто зах зээл рүү одоо л ингэж орж иж байгаа бол та доор байрлах Binance-ийн линкийг ашиглаад 20% өнгөлт эдэлнэ. За эсвэл та Bybit-ийн линкийг ашиглаж бас бүрдүүлж болно. За ингээд техникэл анализын болонлогоо шууд орцгоё. Чи техник анализ гэлдэг. Анализ болонлоо орцгоё. Болонлоо шууд орцгоё. За яцгаан за тэгэхээр хэдлээ. Энэ логта total Bitcoin, BNB, Ethereum, dollar indexтэй gold нар дээр ихэд шинжилгээ апдейт хийгээ явчих гэж бодож байна. За тэгэхээр хэдүүл онгорсон цааш ихэд total дээр дов ямар байдлаар явчихсан урдны дугаардаа ямарсан ярьжсэн ямар техникийн хэлжинд бол higher low, за higher high хийжсэн. За энэ дээр нэг доошо сэтгэлтэй хөдөлгөөн орж ирсэн ч гэсэн дээшээгээ буцаад дов дэшээ татаад шинэ higher low хийгээ явжсан те. За тэгэхээр одоо энэ доо маань ихэд доошо дахиад энэ шигээ дахиад доошо эвдэгдэх гээд байна уу да гэсэн хүлээлттэй бол байна. Тэгэхээр энэ удаа доошо сэтэрсэн ч гэсэн буцаад дээшээ татаж чадахгүй эсвэл дахиад ерхэд бол тренд нэлээд доошо чигэд рүүгээ тэмүүлэх юм болоо гэсэн хүлээлттэй бол байгаа да. За ингээд татаад хэлээ харах юм бол за ямарсан 4 цаг дээр бол энэ доо маань бол нэг том улаан кандл гараад ирсэн. Доороо бол хаагдсан. За доо эвдсэн байж болж байна. За тэгэхээр daily дээр харах юм бол за daily дээр нэлээд 18 цагийн дараа энэ кандл маань улаан хаагдсан уу эсвэл дээшээгээ доош ямарсан зүү татаад дээр ногоон кандл хаагдах уу гэдгийг нэлээд ажиглахын зүйтэй болов гэж бодоод байна. За тэгэхээр daily дээр ямарсан доо бол нэлээд ажиглаж байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар ямарсан доо болыг сэтэрхтэй үгүйтэй байна. Тэгэхээр 18 цагийн дараа энэ кандл маань хэрхэн актаас нэлээд шалтгаалж тренд доошоо яваа дэшээ эсвэл сайдвей явах уу гэдгийг нэлээд шийдэх томоохон хөдөлгөөнд орж ирэх гэдэг юм болов гэсэн хамгатай бол байгаа. За хэдүүлээ энэ 7 хоногт ерөөхдөө бол нэлээд томоохон таргетуудыг хараад явж гисэн те. За ингээд харах юм бол энэ 7 хоногт маш дэжгүй bearish pattern маань үүсэж ин даа гэжсэн. За энэ pattern нь нэлийн доошоо сэтгэлтэй хөдөлгөөн ороод ирсэн. За энд засварын хөдөлгөөн буюу за нэлийн том үндсэн pattern маань стрээд доошоо засварын correction хөдөлгөөн орж ирээд correction давхцаад энэ дээрээ pull back та дээр нь дахиад жижигхэн bearish pattern маань үүсээд доошоо стрээд ороод ирсэн те. Тэгэхээр энэ дээр энэ логт нэлийн том мэдээ гарсан. За CPI, PPI мэдээүүд бол нэлээд гараад ороод ирсэн. За тэгэхээр мэдээний савлгаа бол ерөнхийдөө бол зөвхөн хоёр тишээгээ нэг хөдөлгөөн хийчихэд мэдээний савлгаа ерөнхийдөө дууссан юм болов гэж хараад байгаа. За ерөнхийдөө мэдээ байхгүй байсан бол энэ pattern маань тунд ажгүй ажилласан. За энд таад энд шал за эргээгээд энэ pattern маань дээр нэг шалгаад доошо straight pullback хөдөлгөөн орж ирээд за үндсэн K level буюу 27200 гэдэг бүс дээр хэдүүлээ. Эхний TP-г ерөнхийдөө харжсан те. За энд шал болж гисэн энд шал за энэ сайн барьсан. За дахиад энэ дээр шал болж чадахгүй гэсэн боловч за биткойн бол энэ томоохон спорт зоныг бол доошо сэтэрсэн. За 15 минут руу ороод харах юм бол доошо чухал зоноос сэтэрчээд за энд жижигхэн нэг юм bearish pattern үүсээд энд цэвэрхэн pullback үе цэвэрхэн шалгалтын хөдөлгөөн орж ирээд доошо сэтэрсэн байгаа юм те. За тэгэхээр ерөнхийдөө одоо арилжааны төлөвлөгөө яаж гарах вэ гэхээр за эндээс үл ерөнхийдөө нэлээд дайггүй жижигхэн шалгалтын хөдөлгөөн ороод ирсэн учраас илүү том цаг дээр л харж агаад за том цаг дээр ерөнхийдөө бол түрүүний шалгасан маань ийм жижигхэн кандл байгаа учраас эндээс нэлээд дайггүй straight за энд нэг иймэрхүү correction хөдөлгөөн буюу за дахиад нэг ийм давхар иймэрхүү bearish pattern эсвэл иймэрхүү bearish pattern үлээж агаад айлуулах паттерныхаа таазан дээрээс нь short арилжаа нээгээд бол тунд дайггүй болов гэсэн хүлээлттэй байна. Бол байна. За яагаад гэвэл за total маань доошоо доо нэлээд эвдэх гээд байна. Нэлээд өвөө доошоо уналтын хөдөлгөөн ороод ирсэн. За дээр нь биткойн маань чухал спорт зоноо доошоо алдсан учраас сэтэрсэн. Тэгэхээр игээд pullback хөдөлгөөн орж ирэх юм бол pullback хөдөлгөөн дээрээс нь ихэд short арилжаа
нэг төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр ихэд бол дараа 7 хоног бол нэлээд шорт арилжааны боломжийг илүүдлэхгүй харсан 7 хоног болох уу гэсэн хүлээлттэй бол байгаа. За BNB дээр шинжилгээ оруулсан. За BNB дээр ерөнхийдөө бол том цагаараа бол за доошоос ирэх магадaltaй за томоохон bearish pattern маань ингээд үүссэн байна. За дээр энэ дээр нэг юмхэн bullish pattern-ы шал байгаа болов гэж харж байсан. За ингээд харах юм бол энэ тааз за энэ шал болж ирсэн. За энэ дээр ерөнхийдөө 3 тооч хэр байх бол ерөнхийдөө бол хааш энэ цэг дээр хэрэг өсдөг, энэ цэг дээр хэрэг өсдөг. Тэгэхээр одоогийн энэ цэг бол ерөнхийдөө бол доошоос сэтэрч магадгүй. За яагаад гэвэл дээр 4 удаагийн шалгацсан. За доороо 3 тооч. Бааш ерөнхийдөө бол паттерн 3 удаа шалгахаараа нэлээд сэтэрч гэдэг талтай учраас эндээс бол лонг арилжаа харахад бол тун хэцүү. Тэгэхээр хэд бол энэ паттерн нэлээд ажиглаж байгаад доош ирээ сэтэрчих юм бол за сэтэрэлтээр нь орж чадахгүй байлаа гэхэд за эндээс доо орж агаад нөгөө л нэг correction-ы амралтын буюу энэ засвар хөдөлгөөн дээрээс нь паттерныг нь ерөнхийдөө паттернд 1 2 3 шалгачлаа гэхэд 3 дахь шалгалтын дээрээс нь илүү доошоо short арилжааны risk entry хийвэл тундаж хүн болов. За орлоо. За энд магадгүй 1% арьслаа. За доошоо нэг 4 5-ын харьцаатай тий. 1% алдаад 5% өгж олж авъя гэсэн төлөвлөлтөд арилжаа явуул тундаж хүн болов. За гэж бодож байгаа. За тэгэхээр би бид нар доошоо уналтын хөдөлгөөн орж ирвэл нэг 260 гэдэг энэ бүс дээр нэлээд том дайжгүй спорт зон байгаа. За энэ шал. За энэ шал. За тэгээд ингэж сэтэрчээсэн. Энд ирээд дахиад маш хүчтэй уналд орж ирсэн ч гэсэн эндээс спорт аваад өсчихсөн. Тэгэхээр магадгүй эндээс нэг аажинда унаад ороод ирэх юм бол эндээс дахиад спорт авч чадахгүй юу гэдэг ажиглал тунд ажгүй гэж бодод байгаа. За Ethereum дээр за энийг нэлээд хэд хэдэн 7 хоногийн өмнөх дугаар дээр ярьж ирсэн. За ингээд харах юм бол за энд нэлээд дайггүй price action үзүүлээд байна. За дээрээс нь дахиад нэг иймэрхүү line татаад за ихэд бол нэг иймэрхүү энэхүү паттерн маань дээшээ ингээд шахагдаж байгаа нэг дэн тал руу орсон сэтэрэлтүүлгэн орж ирэх болов гэсэн. За ямар ч эндээс бол нэлээд дайггүй short арилжаа барьж агаад хаасан. За твнтэйгээ давхцуулаад нэг цаг руу ороод харах юм бол за энд нэлээд дайггүй шал болж ирсэн цэг маань доошоогоо сэтрээд ороод ирсэн. За энэ маань ерөөхдөө доошоо эвдсэн байгаа чинь тий. За ерөөхдөө за тэр сэтэрэлтээс хойш юу болсон бэ гэхээр за тэр нэлээд дайггүй спорт зон бол за 1800 гэдэг бүс дээр ерөөхдөө байсан. За энэ бүсээ бол мэдээж тэр маань биткойн доош унсантай холбоотойгоор мөн адил доош эвдэд ороод ирсэн учраас юу илээ хөөхөр эндээс ерөөсөл одоо бол ерөөсөө correction хөдөлгөөн буюу за эндээс нэг юм асрын хөдөлгөөн оршоод болж өгвөл pullback хөдөлгөөн дээрээс нь short арилжаа нэгээд stop loss тавиад дээр нь тавиад за доошоо нэлээ нэг daily ч юм уу за нэг swing маягтай арилжаа хийчихвэл тунд ажиг байх гэж бодоод байгаа. За ягаад гэвэл энэ маань өөрөө томоохон bearish pattern үүссэн байгаа тийм. За яг бол иман доошоос төрчих юм бол эхний ээлжинд 1200 гэдэг дээр нэлээд том спорт зон байгаа. За түүнээс доошоос төрчих юм бол за 1000 гэдэг бүстэй нэлээд том спорт зон. Тэгэхээр одоо нэлээд холын таргет харж байгаа учраас хэдүүл эндээс ямар ч эхний ээлжиндээ бол арай бага цаг руу орж байгаа. Эхний ээлжинд нэг 1560 гэдэг бүсдэр бол нэлээд дайггүй. Тренд лайны шал байгаа учраас энэ хүртэл ямар ч арилжааг нэлээд барьж авах гэж ихэд оролтыг гэсэн бодолтой байгаа. Миний хувьд бол Ethereum дээр бол одоо нэг иймэрхүү correction хөдөлгөөн буюу эндээс нэг иймэрхүү pullback за эсвэл нэг иймэрхүү жижигхэн bearish pattern хүлээж агаад доошо short арилжааг нэлээд төлөхгүй ажилтсан болов гэсэн хүлээлттэй бол байгаа. За тэгэхээр за яагаад short арилжаа хүлээгээд байна гэхээр за dollar index маань нэлээд дэжгүй томоохон bearish pattern маань bullish pattern маань дэшээс тэрсэн. За энэ дээр ихэд нөгөө нэг сарын ихэнд байсан нэлээд олон FOMC мэдээ за нөгөө нэг бодлогын хүүгээ яах вэ гэсэн нэлээд том мэдээнүүд гарсантай холбоотой савлгаа ханшийн савлгаа бол орж ирсэн. За 15 руу ороод дил хөрөнгө арах юм бол за энэ дээр яг шинжилгээ орж ирсэн тий. За том паттерн маань бол дээшээ ингээд стэрчлээ. Тэгэхдээ энэ дээр нэг иймэрхүү жижигхэн доошоос төрөх магадaltaй bearish pattern үүсэж байна. Тэгэхээр энэ маань ерөөхдөө хоёр талтай болчиход байгаа учраас нэлээд боломжтойсэн зүйтэй болов гэсэн. За ерөөхдөө мэдээтэй холбоотой доошоо чиглүүлгэн ороод ирсэн. За түүнтэй холбоотойгоор энд нэлээд дэжгүй шал буюу спорт зон үүссэн. За спорт зоноосоо доллар индекс маань ерөөхдөө бол спорт аваад дэшегээ нөгөө нь сэтэрхгүй байсан тренд лайн маань энэ дээр нэг фейк аут болсон сэтэрсэн. За энэ дээр одоо нэлээд дэжгүй жигнэсээ сэтэрч байгаа болов гэж бодоод байгаа. За энэ дээр ерөөхдөө сэтэрчээд нэг дэжгүй pullback хөдөлгөөн орж ирсэн. Одоо энэ нэг юм correction хөдөлгөөд жагаад дэшээ чиглэл рүүгээ дахиад тэмүүлэх болов гэсэн хүлээлттэй байгаа учраас gold дээр нэлээд short хөдөлгөөн хүлээж байгаа гэсэн. За gold дээр хэдүүлээ харах юм бол all time high дээр 3 дахь тооч буюу triple touch те 3 удаагийн
том шалгалт орж ирсэн. За ерөнхийдөө all time high дээр ирэхээр гол ундаг. За дахиад энэ удаа ч гэсэн унах болов гэсэн түрүү 7 хоногийн таамаг одоо ерөнхийдөө стил хэвээр үргэлжлэлсээр байгаа. За түүнээс харах юм бол доошо чиглэлийн хөдөлгөөн ерөнхийдөө тэмүүлж байгаа. За дээр нь энэ дээр нэг иймэрхүү доошо өсөх магадaltaй. За иймэрхүү bearish pattern маань маш цэвэрхэн шалгаа яваад байгаа. Тэгэхээр магадгүй ойрын цэг бол алтан дээр 1990 гэдэг түвшин дээр ирж магадгүй. За эндээс доошо сэтэрчих юм бол паттернийхаа эхэлсэн цэг хүртэл явна гэх юм бол за нэг 1935. За энэ 1935 дээр ирцлээ гэхэд нэлээд томоохон доовуудыг доош хөвтсөн учраас 1935 дээр ирэх юм бол нөгөө нэг correction хөдөлгөөн хүлээж агаад squat pullback хөдөлгөөн хүлээж агаад үргэлжлүүлээд short арилжааны төлөвлөгөөг нэлээд гаргаад явах боломжтой юм болов шаард. За ойрын 15 минутын дээр ингээ харах юм бол за энэ дээрээс ихэд бол CPI мэдээ гарсан ч гэсэн ихэд gold дээр бол энэ паттерн бол тунд дайжгүй сайн барьсан. За дээрээ тааз байсан. За CPI мэдээ гарсан ч гэсэн таазан дээрээ сайн хариу үйлдэл аваад за эндээс шал энд шал за дэшээ өсөөд за эндээс ерөнхийдөө паттерн бол нэлээ доош нэг fake outтай liquidation буюу хүмүүсийн stop loss-ыг нэлээ хамах market making хөдөлгөөн өрнөөд эндээс л нэлээ олон хүмүүсийн арилжааг хамаа. За одоо эндээс үндсэн хөдөлгөөн маань орж иж байгаа юм болов гэж таамаглаж байгаа. Тэгэхээр үндсэн хөдөлгөөн ороод ирсэн correction хөдөлгөөнтэй дахиад уналт орж иж байна. Тэгэхээр одоо магадгүй эндээс зүйлийн хүлээх зүйл нэг юм бол энд гарч ирсэн correction хөдөлгөөн дахиад энд нэг жижигхэн correction хөдөлгөөн хийж аваад уналт их юм бол аль болох паттернийхэн дээрээс нь short арилжаа яагаад за ямар ч сан нэг ярцхныг биш юм а гэхэд за нэг ярцх 3-ын арилжаа буюу 1% арьстай доошоо 3% өгөөж олох иймэрхүү арилжаа хийвэл тунд ажгүй гэж хүлээлттэй бол байгаа да. За тэгэхээр ихэд биткойн дээр ойрын хүлээлт бол за яг баг цаг дээр бол ихэд уналтын хөдөлгөөнд үргэлжилж байна. Тэгээ арай нэг жоохон 4 цагийн график дээр харах юм бол за нэг дайжгүй pullback хөдөлгөөн эндээс орж ирээд эсвэл нэг за pullback биш юм а гэхэд эндээс нэг юм жижигхэн за энэ төр арилгач арай зав харагдав. За ингэж яагаад тунд дайжгүй нэг иймэрхүү bearish pattern маань цэвэрхэн дээрээ таацтай. За цэвэрхэн доороо шалгаад байвал аль болох паттерныхаа дээрээс нь доошо short арилж байгаа нэлээ. Чиглэлийнхаа дагуу арилж байгаа нэлээ бариад байвал тэгээ чүн болов гэсэн үлээлттэй байгаа. За тэрний дараагийн 7 хоногт ямар сэдвээр арбитрум, ID гэсэн төслүүд дээр нэлээ төлхөө шинжилгээ хий гэж бодож байна. За ингээ энэ дугаараа дуусгая да. Баярлаа.